Архи удаг аавыгаа үзэн яддаг байсан юм болов уу? Аавын уудаг архийг үзэн яддаг байсан юм болов уу? Динжимингийн цагаан байр, цаашилбал захаа тойрон шавцгаах, согтуу шонхрууд. Өдөр бүр тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Илэг бүхтэйг нь яана. Эхнээсээ ахуулаад элс шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог. Гарцаагүй. Учир нь энэ газрын хүмүүст нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвт шингэсэн. 1999 он хавар зууны зааг дээр айлын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал зовлон хамтд нь авчирсан өдөр байлаа. Охин үртэй болсондоо баярлсан ээж, төрхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амарчсан тэр хитгэн өдөр магадгүй ээжид минь урт хугацааны дараах амар амгалан нь байсан ч юм шиг. Чухам миний хувьд яг эндээс л бүх зүйл ихэлсэн. Уйлж сэрлээ, хар дарсан юм байх. Ээжээ гэд дуудахад амнаас уур гарч байлаа. Урд шүн гал түлээгүй хонсон болохоор тэр. Том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг аажуухан хувцаслав. Цаг яг өглөөний 7 болж бид цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлэгийн багш, бас манай ангийн багш. Даарч хонсноос болоод баг зэргийн халуунтай хоолой захтнаад ханиалгамаар байсан ч твчлээ. Үүдний шалан дээр хэвтэх аавыг сэрээхгүй гэж. Энд тэнд хагархаа шилний хилтэрхий, гიშгчгүй юмсан гэд өлмий дээрээ гитэн явсаар ашгүй хаалга ойртож бушуухан л гарлаа. Гадаа тэр аяараа сааралтаж тавхан алхмын цаадах хашаач үл харагдана. Гэр хорооллын энэ утаанд нүдэ нээж анихад ч хүндхэн санагдаж хідэн давхар хувцас өмсдөг байсан юм бүү мэд. Пөөнисэн юм хөдөлж дийлэхгүй өөрөө л игээд гараа сунгана. Ээж минь намайг өдөр бүр үүрч явдаг. Очих хүртлээ буун гэж үгүй. Хэдий ингэж эрхэлдэгч хизээч идэх юм нэхэж байсангүй. 4 настай надад миний охин ч одоо том болчихсон байхгүй юу гэж хэлдэг. Ээжийн үгсэд бардаад тэр байх. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн нүрлүү өрөвдсөн харцаар удаан гэгчин дагуулan харна. Гэсэн хэдий ч тэдний хэнийн ч түүнээс юу ч асуудаггүй байв. Юу болсон нь, юу болдг нь дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүх л хүүхдүүдийг яг өөр шиг л боддог байлаа. Бүх аавууд ээж нэрийг зодож, өглөө сэрэхт нь үргэлж шахуу амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай нь 2 зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд чихэр авч өгдөг. Бас тэд ангийн өвдөр орж ирэхээсээ өмнө хойш иргэн хараад гараа даллан орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай гэх тэр инээмсэглэл. Би үүнийг огтоос ойлгодоггүй. Ангийнхан авч ирсэн чихрээсээ багштаа амсуулах гээд яарна. Баярлаа гэж хэлээд өгсөн чихрийг нь гялс миний гарт татуулчихна. Хүүхдүүд харвал багшийн чихрийг авчихлаа гэд бөө юм болох учраас сэмээрхэн ор хүнжил хураадаг жижигхэн өрөөний мухарт арагш харан зогсоод амтархан идчихээд гарч ирнэ. Тэгээд ээж рүүгээ хараад ямар их баярлаж байгаагаа нүдэрээ л хэлчихдэг байж үлээ. Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны охтын багцсан хувцсыг л өмсдөг. Надад ямар ч баар би хүүхэлдээ байгаагүй. Цаас харандаа л байсан. Тийм болохоор унтлахын цагаар бүх хүүхдүүдийг унтсны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ том нүд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй, том шигтгээтэй саатай гутлуудыг өмсөж үзхийг гуйна. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцаан тавиад орноосоо дөнгөж сая л босч байгаа мэт жүжиглэнэ. Өдөр бүр өөр гутал өмсөн толинд гарна. Ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа ташаандаа аван алхана. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж аав хоцорч ирнэ. Тэгээд бид цэцэрлэгээс нилээд ороодож гарна. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айдас хүрэм төгшүүртэй мэдрэмжийг өгдөг байв. Бид замдаа олон зүйлийг ярилцсан явах хэдий дотроо ганц л зүйлийг хүсцгээе. Автобусны буудлаас нэгэх холгүй зайд манай тентхийн хамгийн том хүнсний дэлгүүр харагдана. Энд хүмүүс ягаан дэлгүүр гэж нэрлэдэг. Дэлгүүрийн 2 хажуу талын өндөр босгон дээр гарч зогсоход айлуудын яндан тодхон үзэгдэнэ.
Бид хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрийн яндангаас утаа гарч байгаа эсхийг шалгана. Аав ирүүл үедээ галаа түлчгсэн сууж байдаг болохоор. Гэвч энэ үзэгдэл яг л өдрийн од гэмээр. Өнөөдөр харамсалтай нь тэр өдөр бас л биш болол та. Надаас 6 насаар дээгүүр ах би. Хэрв над шиг ингээд бичвэл минийхээс хэр их зүйл өгүүлэхийг таашгүй. Энэ удаад ээж бид хоёр яндангаасаа дохио авсан болохоор гэрийн хаалгаар орсонгүй. Цонхоор сэм хартал ах уйлжгсан аав орон дээр сууж байлаа. Тасраад унчихсан бол гэж дотроо зүхэн. Арх уусан хүн яг ийм үедээ л хамгийн харгас авиралдаг. Эрүүл биш хэрнээ бүр согтууч биш. Арга ядсандаа ээж минь цагдаа дуудана. Гэвч энэ тийм ч сайн санаа биш. Цагдаа биднийг зөвхөн нэг л шүн түүнээс холдуулж чадна. Харин тэр шүн нь маргааш ирээд яах бол гэж бодсоор хөрвөнө. Эрүүл болчихсон гэд гэрлүүн явуулна. Өглөө гарч ирээд өдөр хүртэл ууна. Орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам агсарна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж намайг цагдаагийн хүүхэд гэдэг байсан. Хаанаас нь ч харсан ав адилхан царайнда голдоо ортол дургүй хүрдэг надад энэ үгс тийм ч хатуу сонсогддгүй байв. Заримдаа бид хамаатнуудаа бараадна. Цэцэрлэгээсээ тараад цонхоор сэм харчгаад орж чадахгүй болохоор намайг л аваад явчихна. Ах минь үргэлж согтуу аавтайгаа үлдэнэ. Юу болдог байсныг ёстой чөтгөр бөө мэд. Надад энэ талаар бодох ч сэхээ байгаагүй. Ээжийн ихчийнх бид хоёрыг их л нүд үзүрлэнэ. Оройн хоолой харамлна. Шүн намайг ханиалглаа гэж загнана. Гэхдээ гэртээ байхаас хав илүү. 2 хоног үгүй юу? Одоо нөхөрчин ойлгосон байх яв гэж хэлнэ. Тулгаад хэлдэг энэ үгэнд нь яалтчгүй гараад л явдаг байлаа. Динжи мянгах ихэнх айлууд тарцагтаа тулсан ядуу. Тэд энтхийнхээ дэлгүүрээс 9-ийн тоосоо хүртэл грамлаж авна. Элсэн жинхэр давс гэд ер нь бүгдийг л грамлаж авна. Ээж минь цалингаа аваад гэртээ хоол хүнсээ цуглуулна. Шуудай гурил, будаа, талх ногоо гэдэл сар хэрэглэхэд хангалттай хүрэлцгээр. Гэвч 7 хоногийн дотор юу ч хөө дуусчихна. Дэлгүүрүүд нь грамлаж зарахын зэрэгцээ мөн грамаар худалдаж авдаг учраас. Ээжийн авсан бүх хүнсийг ширхэглээд хэсэгчл зараад уучхна. Ингээд л хоолгүй бас хүйтэн өдрүүд үргэлжлэнэ. Шинэ жил цагаан сар гих тэмдэглэлт баяруудыг хүн бүрэл догдлон хүлээнэ. Бид шинэ нэгний өглөө нар мандахаас өмнө босч мөрөө гаргана. Дараа нь аавын том эгчинд тэгээд ээжийн том эгчинд очино. Ингээд л болоо. 2-3 өдөр хийсч дуустдаггүй их хамаатан бидэнд байхгүй. Харин үлдсэн тэр 2-3 өдөр нь аав намайг дагуулад охиндоо бэлэг цуглуулж өгнө гэсэн нэрээр хідэн архичдын гэрээр орж гарна. Сайндаа л хитгэн атгаж ихэртэй үлддэг байлаа. Хөл дээрэж тогтож чадахгүй том биетэй хүнийг унгаачихвал босгох аргагүйгээд ташаанаас нь тусаар арайхийн авч явна. Замдаа байн ээж чинь хаана байна гэж шалгаана. Нэг асуусан асуултаа хэдэн 100 удаа асууж хариулахгүй бол уурлана. Эцэст нь аав намайг биш би аавыг дагуулсаар гэртээ ирнэ. Эдгээр баярууд хүүхдүүдэд аз жаргал авчирдаг бол надад зовлон л болдог байлаа. Гэтэл би дөнгөж 5 настай шүү дээ. Баг багтаа ааваасаа айдаг байсан бол хэдэн жилийн дараа тэр айдас минь үзэн ядалт болон хувирсан. Харахаас ч дургүй хурч хүн гэж авч үзэхэ болов. Энэ үед би сургуульд орох болчихсон байлаа. Түүний зан авир дисхийн аргагүй төрж хамт байх ямар ч боломжгүй болсон юм. Ээжийн дүү бидний энэ байдлыг мэдээд хамт амьдрахыг зөвшөөрсөн. Бид хоёрыг дагуулад гарсан тэр өдөр үүнээс хойш бүх зүйл сайхан болно гэж бодож явсан. Би ээжийнхээ ажлын хажууд байдаг сургуульд бүртгүүлв. Хичээл өдөр ордог ч гэлээ өглөө хамт гардаг. Намайг хөргөж өгөх хүн байхгүй шүү дээ. Хичээл зууж шинэ найзуутай болох надад үнэхээр их таалагдсан. 2 настайгаас л ихлэн харандаа барьж зураг зурсан болохоор бусад хүүхдүүдийг бодвол гар хэдийн эвэлчихсэн төвөггүй бичдэг байлаа. Орой гэртээ харих зам надад ямар нэгэн айдсыг төрүүлэхэ болсон. Эгчийн гэр надад яг л төрсөн гэр шиг санагдаж халуун өстэй байрны айлын амьдрал үнэхээр л жаргал байв. 100 байрныхаа гадаа хүүхдүүд өдөржинд өнжинэ. Тэд дээс, чирта, баавгайн чих зэрэг олон тоглоом тоглоно. Надад мэддэг тоглоом цөөхөн болохоор хамт байхыг тийм ч их хүсдэггүй байсан.
Бас тэдний ярьж байгаа зүйлсийг ойлгоход ч их хэцүү. Бүгд л дэлгдэг гар утастай. Ард талд нь битүү зураг нааж, эн тэндээс нь зүүсэн чимэглэлүүд гаргаж ирэхт нь гэлцаал. Өмсөж байгаа нь хүртэл цаанаа л нэг дэгчин. Тэд намайг гадуурхтыг нь илт мэдэгддэг байсан. Бас тэдэн шиг болж чадахгүй гэж бодсноос хойш гадаа гарч тоглохооч байсан. Гэрт байх нь илүү дээр санагдаж зургаа зуран сууна. Энэ үед биднийг хаана амьдарч байгааг аав мэдээгүй байсан. Хагас жилийн турш амьдрал яг энэ маягаар өнгөрсөн. Нэг өдөр ах ээж рүү залгаад орой ажиллаа тараад гэрт битэн ирээрэй гэсэн. Ахыг хичээлээ тараад явж байхад нь аав хүлээгээ зогсож байлаа. Хаана байгаагаа зааж өг гэд бөө юм болсон гин. Аргагүй ирэхэнд ах дагуулад ирж л дээ. Нэгэнт мэдчихсэн болохоор ээж зүгтааж явахыг хүссэнгүй. Уулзаад яах гэж байгааг нь асуудал. 2 хүүхдээ авмаар байна гэсэн. Тэр үед үнэхээр л аваад явчих үедээ гэж би маш их айсан. Хүсвэл чадхаар л хүн. Тэр новшийн байшинд ээжгүй амьдрна гэдэг тамаас өөрсгөх хэрэг. Гэхдээ ээж минь биднийг яахан орхих бэлээ? Цагдаа дуудан шүү гэж хэлээд бид хоёрыг хөтөлж гараад хар хурдаараа гүйжүүлээ. Үүнээс хойш орой болгон согтуу ирж хаалга нүднэ. Айлд байгаа болохоор бүр л хэцүү санагдана. Бид 3-аас гадна тэр гэрийн 2 ч хүн бидэнтэй адил төгшүүрдөнд байдаг болов. Алхам тутамдаа хин хаана байгааг ажиглаж дэлгүүр гарахтаа хүртэл хажуу гаваа сайтар харна. Ганц бацтай хамгаалагч нь яаж ч балбаж өчгөлсөн онгоодгүй бүргэд хаалга байв. Гинт нэг өдөр ээж Солонгос явж ажиллахаар боллоо. Бидэнд мөнгөний хэрэгцээ их байсан болохоор үүнээс өөр арга байсангүй. Энэ үед би 3 дугаар ангид орж байсан юм. Тэгээд би эгчийн гэртээ ойрхон сургууль руу шилжсэн. Сэтгэлээр маш их унсан. Ийм хүнд байдал биднийг орхиод явах гэж байна гэд дотроо үнэхээр их гомдсон. Гэхдээ үүнд миний сэтгэл санаа ямар байх нь огтоос хамаагүй. Хэдийнэ шийдэгдчихсэн асуудал. Ингээд ээж минь яваад өгсөн. Яг энэ үеэс л эхлэн аав өдөр бүр биднийг авч явна гэж ирдэг болов. Ээж минь явхдаа бид хоёрыг л захиж үлдээсэн болохоор эгч яасан ч өгөхгүй гэд тас хүрээж байсан. Үнэхээр талархмаар. Аргаа барахтаа 7 хоногт нэг удаа хонолдог боллоо. Тэр үедээ усанд орж хувцас аваачхад явна. Эрэхтэй хүн амир юм орж ирнэ. Үнэр танар гэж авах юмгүй. Явхдаа намайг дуудаад духан дээр үнэрлээд гарна. Ямар дургу хөрмээр гэж сана. Хүний л заа юм да. Бага үед нь юм чинээ тоогоогүй хэрнээ гинт ухаарсан юм шиг аашлаад л. Гэхдээ хүн сурсан зангаа хизээч тавьдаггүй. Эргэж очино гэж санахын ч хэрэггүй. Яахыг нь сайн мэдэж байна. Шилжилж орсон сургуультай хурдан дасаж тэр дороо л ангийн дарга болсон. Надад хичээл хийн гэдэг огтхон ч хэцүү санагдаж байгаагүй. Хурдан том болоод гадаадад амьдрах юмсан гэж боддог. Бас хизээч хүнтэй суухгүй гэж. Энэ тухай бодох тоолонд ээжигээ маш их сандаг байлаа. Хаяа нэг уцаар ярина. Орхиж явлаа гэд гомдчихсон болохоор яг тулаад ярих гэхээр амнаас үг гарахгүй. Ахад өчгдөг байж үлээ. Эцэг эхийн хурал болоход ээжчгүй, аавчгүүдээ уур хурч шарлахад гинтэл уйлж гарна. Заримдаа ангийнхаа найзуудтай хурал тартал шатан дээр юм ярьж суuna. Бүгд өөр өөр орчинд өсч торинсон хэдий ч бидний ярианы сэдэв нэг. Архины хамааралтай аав нар уул нь энэ насан дээр арай л өөр зүйл яриад суумаар. Гэхдээ би ангийнхнаасаа их хичдэг байсан. Хичээлийн дундуур үүдний жижүүр орж ирээд намайг сураглана. Хүн асуугаад энэ гараад иргэн. Яваад очихоор өмхий ханхлуулсан томоо зүнхтэй хүн түлхүүр авах гэж зогсож байна. Аав гэж хэлэхээс ч дотор мухаармар. Нүүр ам нь авах юмгүй болчихсон. Шарах сорвоор дүүр. Тараа шууд ирэн шүү гэж хэлтгэхэд яваад өгнө. Сургуулийн хүүхдүүд хажуугаар өнгөрөхдөө хин юм бол ямар амар ах вэ гэж шивнэлтэн. Гадуур намайг дагуулад явахт нь байдгаараа ярваачхад хөдөлж ядна. Заримдаа хүмүүс хурч ирээд миний дүү энэ хүн чинь аавч юм уу юм уу? Чамайг хүчээр авч яваа юм биш үз гэж асууна. Миний үйлдэл бүрийг хорж намайг дэрэгдээсээ алхамж холдуулдаггүй ядаргаатай зантай. Том болчихсон болохоор юу ч хийж мэднэ гэж боддог байх. Ээжийг явснаас хойш 2 жил өнгөрөхөд ах бид хоёр сэтгэл санааны хямралд орж их турцгаасан. Гэр бүлийн хүмүүжил хүүхдэд нөлөөлдөг гэдэгч золоор бид ямар нэг gaaj буруу зуршилгүй зөв хүмүүс болон өссөн. Хүчирхийлэл байсан хүн хүчирхийлэгч болдог гэдэгч бидэнд огтхон ч тийм зан чанар байсангүй. Эхийн халамж өгүүлэгдэж эхэлсэн хүндхэн өдрүүд ээжийг минь ирэхэд хүргэсэн юм.
Ямар их баяртай байсан гэж. Ирэх сургаар нь хоног тоолон хүлээж шүүн чунтулгүй зөвхөн энэ тухай л бодно. Ингээд ээж ирлээ. Тэр өдөр бүхэлдээ нар гийж байлаа. Хажууд минь байна гэдэгт цаанаа л итгэж өгөхгүй. Эргээд явчихгүй гэд гараас нь чанга атгана. Хизээж ийм жаргалтай байснаа бүр мартаж. Тэр орой дэлгүүр ороод багада авахул чадаагүй, авахыг хүсдэг байсан бүхнээ авсан. Намайг байн үсээд л ямар том болчихсон юм бэ миний охин чинь гэхтэн. Дотор шатаад нүдэнд нулимс сэлэгдэж би ангийн дарга болсон. Бас би ангийнхаа хамгийн гоё бичгтэн гэд толгойд орж ирсэн бүхний юу ч бодолгүй урсгаж байсан. Энэ өдрийг хизээж мартахгүй. Ээжийг эргүүгүй юу бидний гэртээ эргэж зовоно. Аль эсвэл 2 хүүхдээ авмаар байна гэд өдөр бүр ирж дарамтлана. Ядаж ирүүл ирдэгч болоосой. Энэ гэрээс хэрүүл зодон тасархаа байв. Орсныхоо хүмүүст хүртэл төвгүүднэ. Яг хизээ энэ бүхэн дуусах юм бол, яг хизээ бид тайван амьдрах юм бол гэж явсаар хэдийн 15 нас хүрсэн ч яг л хэвэндээ. Томрох тусам ааваас улам ичиж ганц түүнийг ч зүхэх биш өөрийгөө хүртэл азгүй амтан гэж бодно. Ах их сургуулийн оюутан болчихсон болохоор ээжэд гар хүрч зүрхлэхгүй байгаа нь олон жил өнгөрсний ганц гавьяан байв. Би ч мөн 2 жилийн дараа оюутан болох гэж байгаадаа үнэхээр их баяртай байсан. 10 жил шиг хичээлийн тогтсон цагийн хуваар байхгүй болохоор гадуур хүсснээрээ удаж болно шүү дээ. 2016 оны 4-р сарын 13. Намайг гэрт ирэхэд аав ирчихсэн. Өмднийхөө уранхайг оёод сууж байв. Надтай юм ярих гээд байгааг нь мэдээд та миний формын юбкийг хасаад өг. Ташаан дээр тогтохгүй доошоо унаад байгаа гэж хэлээд гараад явчих. Орой ирэхэд аав байсангүй. Харин миний юбк надад яг таарсан. Маргааш өглөө хичээлийн дундуур ээж залхав. Багш уурлаад гадаа гарч яар гэхтэн тасалждаг чинь билүү гэж бодсноо. Аваад ярлаа. Чихэндээ ч итгэсэнгүй. Би хувцас өмсөд хар хурдаараа сургуулаас гарсан. Такси барихгүйд зам дээр зогслоо. Тэгээд зогсож байхдаа ердөө ганцхан зүйлийг бодсоор яаж гэмтэл хүртэл явснаа одоо ч сандаггүй юм. Эмнэлгийн үүдээр орж байхдаа дотроо хэдэн мянган удаа бас л мөнөх бодлоо бодсоор бас хэлсээр аава битгий сэрээрээ гуйж байна. Одоо болно. Аава нүдэ битгий нээгч гэж. Түүний өрөө ойрцоор үүдэнд нь ээж ах хоёр хэдийн ирчихсэн өөр бусад хамаатнуудтай хамт уйлан зогсно. Өглөө түүнийг жалхан дотор ухаангүй хэвтэж байхад нь сургуулийн хүүхдүүд олсон. Яг юу болсныг дэлгэрэнгүй мэдхийг хүссэнгүй. Тэнд байсан бүх хүний залбирлыг миний дотроо шивэнж байсан эдгээр үгс дийлээд гараасай л гэж хүсэж байсан. Болсон явдлаас хойш 1 сар ухаангүй эмнэлэгт хэвтсэн. Би түүнийг эргэж очихыг хүсээгүйч хамаатнуудын хил амнаас төвөгшөн 2 л удаа очив. Тэгтээ зүгээр л эмнэлэг дээр ирдэг байв. Хизээч өрөөрөө нь орж байгаагүй. Яг 2 дахь эргэлтэн дээрээ би орохоор шийдсэн. Хүүхэд насны минь амьдралыг оронгоор нь эргүүлж хорвоогийн хамгийн сайхан эмэгтэйгийн залуу насыг тэр чигт нь өргөн хийсэн тэр хүн яг ямар байдалтай байгааг харах гэж. Дотогш ороод би таг өшчихсөн. Яс арс болсон би хоолондоо гурс зүүчихсэн. Нүдэнд байдгаараа дотогшоо хонхоогоод яг амьд үхтэл шиг харагдаж байсан. Би уйлсан. Тийм бардан биднийг зовоодог байсан хүн ингээд хэвтэж байгааг харах дэндүү өрөвдөлтөй санагдаж хэрв жаахан л эрт ухаарсан бол хайраар дутаахгүй байх байсан гэж бодно. Ийм зүйл бичих үнэхээр хэцүү юм. Одоо ч нулимс гараад. Тэгээд аав минь нүдээ нээсэн. Сар ухаангүй байсан хүн намайг ирсэн тэр өдөр нүдээ нээсэн. Өрөөг эргүүлэн хараад харцсан над дээр ирсэн. Би гаранд нь хүрэхэд над руу хараад уучлаарай гэж байгаа юм шиг удаан гэгч найнаад ахиад нээсэн. Тэсэлгүй гараад явлаа. Учир нь өнөөдрийг хүртэл хүсэж явсан ганц хүслээ буцаачих гээд байсан. Намайг гарснаас хойш нүдээ ахин нээгээгүй. Маргааш нь өчигдөр болсон явдал толгооноос гарч өгөхгүй хичээлээч ойлгохгүй сууж байтал ээжээс ахин дуудлага ирлээ. Энэ удаад эргэлзэх зүйл байсангүй. Аав минь амьсгал хураажээ. Намайг л хүлээж байсан юм шиг. Надаас нэг ч удаа болов хайртай шүү гэдэг үг сонсож амжилгүй яваад өгч. Гэмтэл дээр очлоо. Би аавтайгаа хоёулахнаа үлдэхийг хүссэн. Бүх хүн намайг үлдээгээд гарахад би яг хөл доорн зогсож байлаа. Тийм шаргал арсыг тэгэхэд л анхудаа харсан. Аяархан дөхөж очоод духан дээр нь үнэрлэлээ. Яг л намайг үнэрлдэг байсан шиг би зүгээр л асгарчихсан.
Түүнд олон удаа хайртай шүү гэж хэлсэн ч намайг огтхон ч сонсоогүй. Надад хариу хэлээгүй. Тэгээд би чихэнд нь зөөлөхнөр ахын хүүхэд болж төрөөрэй ааваа гэж хэлээд гараад явсан. Ажил явдлын үеэр бид Динжин мянган байшиндаа 7 хоногийг өнгөрүүллээ. Тэр байшинд очоогүй бараг 10 жил өнгөрсөн. Дотор хүү торгиж, өнцөг болон бүрд тодхон үлдсэн хар бараан дурсамжууд нүдэнд үзэгдэнэ. Ийм хөйтөн байшинд ганцаархна юу бодож суудгийг нь бодохоор өөр өмөлцөж хамар шархирна. Түүний оршуулгын үеэр зургийг нь бариад явсан. Газарт болох эхний шороог нь би асгасан. Хоосон оргиод л явчихлаа. Харамсал зүрхэнд үлдсэн байж. Ийм том болчихсон хэрнээ ганц удаач болов яагаад архиудаг байсныг нь асуугаагүй дэ өөрийгөө зэмлэнэ. Төрсөн өдрийн мэндэж хүргэж үзээгүй над шиг охин байдаг болов? Би хайраар дутахын зэрэгцээ хайраар дутаадаг байж. Намайг сургуулаа төгсгöd та байсангүй. Би олон шагнал авсан юмсан. Намайг их сургуульд ороход бас л та байсангүй. Би их хичээж байгаа. Хайртай залуугийн наав хадаглаад намайг гуйхад та бас л байсангүй. Миний амьдрал бүхэлдээ хагас болчихож. Би таныг бас архийг үзэн ятгаа болсон. Жаргах хүний зовлон эрт ирдэг гэж дуусан. Жаргалтай амьдралын минь эхлэлийг тавьж өгсөн тэр цаг хугацааг би үрд санаж явах болно.